Bueno, Jeremint. Зайддаг 8-аас эхлэе да. Зя 8 болсон. Зя өнөөдөр чинь юу лээ 4 өдөр шүү дээ. Энэ 7 хоногийн сүүлийн юу бичлэг. За 8:30-аас бидэрт unemployment claims гэсэн мэдээ байгаа. Тэр болтол ерөөдөө юу болох вэ? Харж ий те. За эхлээд өчигдрийнхөө нөгөө нэг таамагласан юмнуудаа хараад эхлээд. За өчигдөр чинь 15 минут те. Өчигдөр энэ уналтыг явна гэж таамаглаж байсан. Nasdaq дээр бол өчигдөр тэр чигээрээ сейл өдөр байна. Уналттай өдөр байна гэж ярьж байсан. Тэгээд тэр маань хэдүүлээ тэгж ярьж ирсэн бол биелсэн, яг унсан. За одоо тэгэхээр ерөнхийдөө цаашдаа ер нь яах вэ гэхээр энэ дээр нэг бүтэн хэмжээний юм бол ингээд дуусчихж байгаа юм. Энэ бол одоо ингээд хамаагүй болчихж байгаа юм. За ямарс Nasdaq дээр бол таамаглал биелсэн. Энэ доошоо энэ дээр явцсан юм байна. Тэгэхээр одоо энэ дээр Nasdaq дээр яг одоо харж байгаа нөхцөл байдлаар бол одоохондоо бол White сэлж харагдаж байна. Яагаад вэ гэхээр бүтэн cycle хөдөлгөөн энэ дээр яваад дуусчихсан, энэ хэсэг дээр яваад дуусчихсан. За тэгээд таталт орж ирж болно дэше ап чиглэлийн таталт орж ирж болно. Бас энэ дээрээс ирж байгаа энэ нэг тренд лайн энэ дээр яг ирчихсэн байгаа учраас одоо сэл арилжаа харахад болж байгаа хэцүү. Яг го buy талын арилжаа харьяа гэж бодвол buy талын арилжааг ерөөдөө за харьяа гэж төсөөлвөл за энэ хүртэл ч юм уу эхний ээлжинд одоогийн байдлаар ингэж харж болох юм. За тэгээд энэ доотлолтоо янз бүрийн юм хэлсэн байна уу гэхээр яг өчигдрийн уналтаас үргэлжлээд унах магадaltaй гэж харж болно. Одоо ийм том бүлж юу bullish bearish candle үүссэн учраас энэ доошоо дахиад улааж болох яа гэхдээ ийм тренд лайн дээр ирсэн байгаа учраас эргэлзээтэй болчихж байгаа юм. За тэгээ одоо pullback хийгээд энэ дахиж явсан байж болох л pullback ерөөхдөө дээшээ орж ирэх байхаа ийм юм дэр юм чинь. За өнөөдөртөө зүгээр ингээ харчих. Ингээд иймэрхүү хөдөлгөөн орж ирэх хэмжээнээс доошоо хэрвээ унсан тохиолдолд бүр даварсан иймэрхүү хэмжээний юм яг орж иж болох юм. Зүгээр энэ дээрээс. Тэгэхээр өнөөдөртөө бол яг шийдвэр гаргахад яг тийм юутай биш. Итгэлтэй биш байна. Nasdaq дээр энэ хоёрын хоорондоо ерөнхийдөө баг рейнжлж маягтай байж болох юм байна дөө. Энэ бүс дотроо рейнж хөдөлгөөн явж болохоор юм байна. Дээшгээ эвдлээ гэхэд дээшгээ энэчнээсээ даун чиглэл хөдөлгөөн үргэлжлүүлж болно. Энэ 177.81 хавцаас ч юм уу те ингэж болох юм. За Nasdaq бол өчигдөр гоё явсан. Алтан дээр за алт бас гоё явсан. Өчигдөр хэдүүлээ энчээ багт нь өсөөд юу яах болов гэж харж исэн. Энэ мөн үү? Өчигдөр чинь хэдэн байлаа 17. Энчнээс өчигдөр энчнээс өсөөд одоо энэ дээшгээ байгаа энэ wedge маягтай паттерн дөрвөлтэй явах болов гэсэн чинь доошоо унаад яг энэ бол юуны нөгөө нэг уналтын эцсийн цэг байсан. Тийшээ очоод ерөөхдөө иймэрхүү хэмжээний өсөлтийг явуулах болов гэж харж исэн. Тэр нь бол явсан. За тэгээд
гой унж орж ирээд энийг эвдсэн байж байгаа. За өнөөдрийн байдлаар ерөөхдөө юу харж байна гэхээр яг хөө daily-гийн candle дээр тулгуурлаад одоохондоо бол яг нөгөө юу алга фракталаар харчих юм бол байхгүй байна. Зүгээр daily-гийн candle дээр тулгуурлаад дахиад жоох уналт орж ирж болох юм аа гэж харж байна. Энэ улаан daily-гийн candle-ийн еврол хүртэл одоо хэд хүртэл 23-33 хүртэл яг унж болох юм. Өнөөдрийн pullback хангалттай орж ирж чадсан уу гэдгээс шалтгаалаад ерөнхийдөө бол за одоо маркеттэй эсрэгээрээ иймэрхүү учиртай юм явлаа гэж бодоход за энэ хүртэл явж болох юм. Ийшээгээ орой хүртлээ 23-93 хүртлээ явж болох юм. Гэхдээ би бол ерөөхдөө сэл шалгацсан байгаа. Сэлийг бол шалгацсан байж байгаа. Сэл шалгасан шалтгаан нь юу вэ гэхээр за яагаад сэл шалгачлаа? За энийг түр авчи. Энэ нүдэн төртөд байгаа. Тэг нэг цаг дээр харж байгаа сэл шалгасан. Нэг цаг дээр яг нэг иймэрхүү юм байж болох юм. Иймэрхүү юм дээр ирчихсэн байгаа. Одоо эн чинь нөгөө нэг хос орон зай гэдэг лөө. Энэ баланс ч гэдэг лөө. Нэг тим юм дээр ирсэн байгаа гэж бодоо тэгээд бас энийг доошоо эвдсэн байгаа гэдэг утгаараа зүгээр сэл шалгасан байж байгаа. Хэрвээ энэ явах юм бол доошоо энэ хүртэл 23-34 хүртэл харах санаатай стоп лосс энэ дээрээ нэг иймэрхүү байж байгаа. Алтны хувьд бол ийшээгээ хэрвээ одоо энэ чинээс сэл явахгүй бол энэ чинээс дахин шалгана гэсэн үг. За доллар өчигдрийн өөр харж исэн юмнуудаа явчих. За энэ бол угаасаа энэ чээс дэшегээ явах гэсэн явж эхэлж байгаа. Евро доллар дээр нэг тийм акцентлцгаар юм одоохондоо харагдахгүй байна. Яг энэ дээр нэг бүтэн cycle хансан гэж үзвэл энэ яг энэ чэнэс евро доллар л унж болохоор харагдаж байна. Евро доллар энэ чэнэс унжиж болохоор харагдаж байна. Гэхдээ унах нөхцөл нь чинь нэг цагийн чарт штэ. Ядаж нэг 15 минут дээр харагд. Унах нөхцөл нь за эхлээд нэг юм тренд лайн татчих. За энийг нэгдүгээр дэвдэх хэвээр. Хоёрдугаар яг энийг эвдсэн мажор. За энийг зоныг доошоо эвдэх юм бол унж болох юм. Эвдснээр унах нөхцөл бүрдэнэ. Магадгүй гэж харчих нэг. За өөр аудио студио ч өчигдөр анчаас унах гэж харж ирсэн юм байна шүү дээ. Аудио студиг унах юм байна гэж харж ирсэн. Уналт бол явж байгаа юм байна. NZUSD энэ уналт бол дутуу орж ирэх хэрэгтэй байгаа. Аудио студио дээр гоё юм бүрдчихэд байгаа юм байна шүү дээ. За энийг доошоо эвдснээр унах нөхцлөө бүрдүүлнэ. Энэ аудио USD баг унчвал өнөөдөр. Биш NZUSD магадлалын хувьд бол арай өндөр байна. Бусдыгаа бодвол NZUSD дээр сэл харж болохоор юм байна. Энэ чинээс бол таалагдж байна. NZUSD. За NZUSD-г дээш нь тавьчихъя. NZUSD баг одоо ч 8:30-аас мэдээтэй штэ. Магадгүй унж болохоор юм байна. Гэхдээ энэ юу яагааг үл байна л та. Эвдснийхэн дараа энийг доошоо эвдснээр штэ. Унах боломж бүрдэх нь. За ингээл харчих. NZUSD. Эвдснээр унах боломж бүрдэж эхлэх юм байна. За нэг энэ хүртэл ч юм уу.
таалагдж байна. Pound USD дээр өчигдөр хэдүүлээ энэ хавьяас ийм хөдөлгөөн явах болов гэсэн доороос явсан. Pound USD-г бол уналт тал руу харж байна. Иймэрхүү байдлаар. CAD-ийг бол хараагүй. Euro Швейцар дээр өчигдөр хэдүүлээ манайхнаас хэн блэ? Euro Швейцарыг нэг дээшгээ бай талдаа байх боломжтой юм шүү гэжсэн санал нэгдсэн. Энэ хэвд явж яхад нь straight pullback хийгээд өсөлт боломжтой гэсэн сэтэрсэн pullback хийсэн. Энэ дахиад нэг орж ирээд дээшээ явж болохоор юм байна. Ер нь Euro Швейцар дээр NZD-USD дээр сell талын ярилж хараад Euro Швейцар дээр buy талын ярилж харахад бол гэмгүй юм байна. Тэгээд Nasdaq дээр өнөөдөрт бол яг нэг тийм юм бол харагдахгүй байна. Рейнжилж болно. Алтан дээр ерөөхдөө сell талыг харна мэдээж энэ дээр бол stop lossтэй. За хаанаас энэ чинь сell орсон байлаа гэхэд энэ ч stop lossтэй. Ийшээ TP-тэй ингэж харж болохоор байна. За харж байгаа юмнууд бол ерөөхдөө энэ байна да. Энэ эвдснээр одоо евро доллар бол доошоо эвдснээр сell нөхцөл. Одоохондоо бол байхгүй байна. Дутуу байгаа юм байна. Ингэсэн энэ евро доллар дутуу байгаа юм байна. Болоогүй. Ингээд яг энэ юугаар харсан ч арай болоог харагдчихлаа. Ийм дутуу байгаа юм байна шүү дээ. Тийм байна, болоог юм байна. Энэ дээр бол харалтгүй юм байна. За нэг иймэрхүү байна да гэж ямар хурдан ярьчваа. Биткойн юу вэ? Биткойн чи яагаад байгаа лээ? Чи эвдсэн юм шүү дээ. Дахиад ч унахаар юм байна биткойн. Дахиад ч унж болж байна. Унахад бол гайхаад хэмгүй юм байна. LTC хараагүй, XRP хараагүй. За нэг иймэрхүү юмнууд. За тэгвэл өнөөдрийн байдлаар яг маргааш бишээ эх 2 дахьд ч хэдүүлээ. Эх 2 дахьд юу шалах вэ гэхээр Nasdaq дээр нэг иймэрхүү хөдөлгөөн явсан байна уу гэдгийг шалгана. Алтан дээр нэг иймэрхүү хөдөлгөөн орж ирсэн байна уу гэдгийг эргэж шалгана. Доллар yen бол угаасаа ийм хөдөлгөөний хүлээсээр л байгаа. Энэ бол болоогүй байна. Евро доллар бол болоогүй байна. NZD-USD дээр энэ хөдөлгөөн орж ирсэн байна уу? Энэ гэхдээ стоп цогчиж магадгүй харагдаад байна. Одоо энэ дээр дээш өсөөд fake out хийгээд ингэж явж болох нөхцөл байна. Тэгэхээр энэ стоп цогчод унжиж магадгүй харагдаж байна. Тэгэхээр ерөөдөө өсөөд за энэ чэнэс хойш за энэ өмнөхөөс нь юу авчаа да. Энэ чинь энэ дээр хэцгаарн байна. Тэгэхээр за энэ дээр стоп харч идөө. Энэ дээр стоп энэ дээр оролтыг шууд энэ хавцаанаас сэтэрлээ шууд орлоо. TP нэг иймэрхүү байдлаар харчээ. Энэ юуга бол Euro Швейцарыг бол энэ хүртэл ерөөхдөө харах гэдэг байгаа штэ. Энэ гэхдээ ямар сонин риск reward нэвтрэх юу трейд болох гэдэг юм те. Бараг нэг ярьцах нэг юм ааш. Хэрвээ орлоо гэхэд одоо яг энэ чинээс ингээ харах юм бол энэ доор стоп лосс тавилаа гэж бодоход энэ стопыг бол цохиж явах магадлал нь нэлээд өндөртэй харагдаж байна штэ. Энэ чи pullback-аараас орж ирлээ гэхэд айгүй л стоп цогчоо явчих магадгүй. За тэгтээ яг ингэ тавьчихъя. Зүгээр ингээд нөгөө нэг юунуудаа шинжилгээнүүд сэр явж гин гэдгийг нэгтлэж байгаа учраас ингээд тавьчихъя. Audio USD бол ерөөхдөө баг яваад энэ ч нэр тэгтээ дутуу байгаа. Энэ хоёрын хооронд л юу яваад байгаа юм бэ штэ. Окей. Pound USD. Pound USD-г бол дэше өсөөд Pound USD-г баг энэ хавьяас ер нь нэг сэл шалгаал явж байгаа гэмгүй л юм байна. Pound USD дээр бол
кадиеныг бол одоохондоо хэлэх юм алга. Биткойн дахиад доош уналттай байж болох гэж харагдаж байна. За нэг иймэрхүү байна. За манайханд хэлж ярих юм байна уу? Санаа оноо байна уу? За байвал ярилцаад байхгүй бол дуусгая. Энэ чинь Nasdaq алт. Тэгээ бүр нэрвчлээ алтыг нэг хараад. Алтыг чи ишээгээ байж магадгүй гэж. За стоп гайг баха. Евро доллар яриа болоогүй л харагдаад байна да. NZD ингээ харцсан, евро швейцар ингээ харцсан. Pound yen дээр юм байхгүй. Pound USD дээр бол сэл тал. За тэгвэл эх 2 дахь хүртэл бака. Ярих юм байхгүй бол. За өнөөдрийнхөө FX trader яриараа. Ингээ ганцаар ингээд өөр өөртөө яриад юм шиг ихлэж байгаа юу вэ? байна храмд. Аарамд. Өмнөх 7 хоногт нөгөө коннект дараацсан байсан шүү дээ. Юу яцаа? Өмнөх 7 хоногийн коннект дарж ирсэн хүн. За. Ирэх 7 хоногт дарах уу? Гөө энэ сар тэр чигээр минийх дуустлаа. Өмнөх 7 хоногийн өмнөх сарынх байсан гэсэн үг. Өмнөх сарынх гэдэг нь тэгэхээр 4 сарынх байсан гэсэн үг юм уу? Яаж байгаа юм бол гээл. Өмнөх хүн манай багийн бас нэг гишүүн байгаа штэ. Тэр маань нэг 4-7 хоног шахав юу яасан? Захиалга хийсэн. 4-7 хоног ойролцоогоор. Одоо би нэг 4-7 хоног хийх баг. За. За. За ингээд дуусгая да хэлүүлээ. Эрт 7 хоногт уулзъя.